Хот байгуулалтын форум 2024 яг одоо туушин зочид болж байна. За энэхүү үйл ажиллагааг хот байгуулалт Орос улсуулалтын яам ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Манай 20 минутын хот үндэсний хороо зочин оролцогч илтгэгчээр сайдын зөвлөх Батболд оролцож байна. За бид энэхүү форумын үйл ажиллагаан дээрээс та бүхэндээ товчхон мэдээллийг бэлтгэн хүргэж байна. За 20 минутын концепцийг босруулах ажлын хэсэгт бол манай яамнаас оролцож ажиллаж байгаа. За 20 минутын концепц бол бас хот төлөвлөлтийн үүднээс бидний ажиллах ёстой юм мэргэжлийн ажил л да. Тэгээ бид нар бас ажлын хэсэгт оролцож ажиллахаас гадна 20 минутын концепц босруулах ажлын хэсгийн таамт бас гадны улс орнуудын туршлагыг бас бид нар судалж ажиллаж байна. Сая бид нар Сингапур улсад явж ажиллаад ирсэн. За тэнд бас яг энэ 20 минутын концепц түүнээс гадна ер нь бол энэ концепцууд явж ерөөс хүн төвтэй байх ийм л төлөвлөлтийн асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид нэлээд судалгааны ажлуудыг хийж байна. За түүнээс гадна одоо манай яамнаас нийслэл 20 минутын үндэсний хороотой хамгийн одоо хамтран хийж байгаа хамгийн том ажил бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнд 20 минутынхаа концепцийг суулгаж боловсруулах дээр л бидний үйл ажиллагаа чиглэж байна да. Манай яамнаас одоо хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төсөл бол 2 шинэ хот л байна. Шинэ 100 мод хот, шинэ хар хороо. Энэ шинэ хотуудыг одоо орчин үеийн төлөвлөлтийн чиг хандлагын дагуу одоо шинжлэх байдлаар төлөвлөж байгуулах ажил хийж байгаа гэж ойлгож байна. Эрдэнэ бүрийн сайдын 20 минутын хот үндэсний хороон дээр 20 минутын хотын үзэл баримтлалыг боловсруулах одоо төслийн боловсруулах ажил хэсэг байгаа. Тэрийг би ахалж байгаа. Тэнцээ бол нийслэл болон бусад одоо яам мэргэжлийн хүмүүсийг ялангуяа төрийн бас байгууллагын хүмүүсийг бас оролцуулаад нийтдээ 16 бүрэлдэхүүнтэйгээр төслийн баримтчийг боловсруулах ажлыг хийж байгаа. Нийтдээ 8 бүлэгтэй зорилтуудыг тодорхойлоод тэнцээс ямар зарчмаар 20 минутын хот гэдэг зүйлийг хэрэгжүүлэх юм бэ гэсэн тийм зорилготой бичиг баримт болж байгаа. Энэ бичиг баримт маань улсын хурлаар батлагдах юм бол цаашдаа аймаг, хот болон одоо хот зүүрэн газруудын ерөнхий төлөвлөгөөний баримтчийг боловсруулахад энийг мөрдлөг болгож явна гэсэн. Тэгэхээр зөв шалгуур үйл үзүүлэлттэй тавиад ямар байдлаар үнэлээд ямар зүйл рүү зорж байгаа юм гэдэг зүйлийг бид нэр тодорхой болгож өгч байгаа. Одоогийн байдлаар бол 6 бүлгийг нь бол боловсруулаад дуусж байна. Тэгэхээр 2 бүлэг үлдсэн байгаа. Энэ бүхнийг дууссаны дараа бид нэр 12 сарын сүүлээр эсвэл 1 сарын ихээр олон нийтээс одоо олон нийтийн саналыг бас авах онлайн одоо Google форм ашиглаад санал авъя гэсэн тийм зорилготойгоор ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бидний энэ хийгээд байгаа 20 минутын хот гэдэг гол зүйлс бол боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, нийтийн тээврийн зохицол гэсэн энэ дөрвөн зүйлдээ 20 минутад хүрдэг болёо гэсэн зорилготой байгаа. Тэгээ энэ дээр бас хэрэгжүүлэх зарчим гэдэг дээр бас том одоо бодлогын гэх юм те философийн зүйл оруулж байгаа. Энэ юу вэ гэхээр нэгдсэн төлөвлөлтөй байх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Одоо манайх ингээд ямар байдаг гэхээр бүх салбаруудыг бүх яамнууд нь хуваагаад авчдаг. Хоорондоо уялддаггүй, тус тусдаа төлөвлөгөө боловсруулдаг. Янз бүрийн мастер төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө зохион байгуулдаг те. Яг боддоор хэлэх юм бол газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн төлөвлөгөө, авто замын төлөвлөгөө, тэгээ боловсрол дээр очингууд боловсролын одоо юу гэжсэн те. Тийм байдлаар ингээд маш олон төлөвлөгөөнүүд ингээд гараад идэг. Төлөвлөгөө зохиох нь ажил юм шиг болчиход байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэж зөвхөн нэг л төлөвлөгөөтэй байя. Яагаад тэгэхээр хотод амьдарч байгаа орчин суугчид бүх зүйл нэг дор хэрэгтэй учраас. Тэгэхээр энийг нэгдсэн байдлаар нэг төлөвлөлтөй болоод энэ үр дүнд суурилсан төлөвлөлтөөр бид үндэслээд төсөө боловсруулдаг болёо. Хувийн хвшил аж ахуйн нэгжтэйгээ хамтарч ажилладаг болёо гэсэн ийм ойлгомжтой байдал буюу нэгдсэн нэг чиг рүү харна гэсэн энэ зүйлийг хамгийн гол зүйл болгоод байгаа. Хоёр дахь гол зарчим нь бол иргэдийн оролцоо. Тухайн хот зүүрэн газарт амьдарч байгаа хүмүүс тухайн газрын асуудал тулгарч байгаа бэрхшээлийг хамгийн сайн мэдж байгаа хүмүүс бол оршин суугчдод. Ямар ч дарга эсвэл одоо мэргэжлийн хүн байсан ч гэсэн хамгийн зөв шийдлийг бол гаргахын тулд заавал иргэд оршин суугчдын оролцоо, аж ахуйн нэгжийн дуу хоолой тэрийг авч ижид энэ төсөл хөтөлбөрүүд төлөвлөгөөнүүд хэрэгжих ёстой. Энийг бас хоёр дахь маш том чухал зарчим болгоод ажиллаж байгаа. Тэгээ бүрэн болохоор нас мэдээлэл авсан эсвэл энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ ялангуяа салбарынхаа мэргэжлийн хүмүүст хандаж хэлэхэд энэ бидний боловсруулж байгаа төсөл дээр өргөнөөр дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсэж байна. Та бүхний дуу хоолой бидэнд маш их хэрэгтэй байгаа. Бүх энэ зүйлүүдийг төгс болгохын тулд иргэдийн оролцоо гэдэг үйл хамгийн чухал гэж бодлоо болохоор тэр одоо
санал хураалт эхлэх үед нь та бүхэн өргөнөөр оролцоосаа гэдэг хүсэж байна. За 20 минутын үндэсний хорооны үед би одоо албан ёсны гишүүнээр ажиллаад явж байна. 20 минутын үндэсний хороонд 2 ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Нэг нь үзэл баримтлал. За 20 минутын үзэл баримтлал буюу одоо философийн талаас нь 20 минутын хот маань ямар хотыг 20 минутын хот гэхийн Улаанбаатартай олон улстай юм байдаг юм бол Улаанбаатар маань Монгол улсын хэмжээнд яаж хүрэх юм гэдэг ажлын хэсэг дээр бас ажлын хэсгийн гишүүнээр ороод ажиллаж байна. За хоёр дахь ажлын хэсэг нь болохоор 20 минутын хотыг тэгвэл яг үйл ажиллагааг нь яаж хэрэгжүүлэх юм бэ гэх талын бас ажлын хэсэг явж байгаа. Түүнд бас ажлын хэсэг гишүүнээр орж байна. Тэгэхээр 20 минутын хотын одоо хоттой хамаатай бүхэл үйл ажиллагаанд бол нийслэл маш идэвхтэй оролцож байгаа. За үүн дээр сая ихтэй нэлээд хэд гарсан баг 2040 оны хөгжлийн хөтөлбөрөөр хийхдээ яаж 20 минутын хот болох юм бэ? Энэ дээр ямар хуу концептууд нь одоо энэ 20 минутын хотын концепттай ингэж уялдах байгаа юм бэ гэдгийг нэлээд тодорхой хэлсэн баг. За энэ дээр 20 минутын хотыг бол иргэдийн одоо олон нийтийн санал асуулга авч үзээд за ерөнхийдөө бол Улаанбаатар хотын иргэдээр бид судалгаа хийгээд үзэхэд 20 минутын хотыг бол ногоон байгууламж ихтэй, за цэцэрлэгийн хүртээмж өндөртэй, хүүхдийн тоглоомын талбайтай байх юм бол ерөнхийдөө ингээд 20 минутын хот байх юм байна гэсэн юм тодорхойлолтод бас гарч ирж байна. Судалгааг бид бас дахиж хийгээд сайжруулах байх. Тэгэхээр энд үндэслээд бид бол одоо юм ногоон байгууламжийг төлөвлөх, за иж бүрэн гудамж гэсэн энэ шинэ стандарттай болж байгаатай холбогдуулаад эко мобилити буюу за энэ алхахад таатай орчин бүрдүүлэх ёстой маа. За 20 минутын хотын ерөнхий үзэл баримтлалыг бид тодорхойлохдоо livability буюу амьдрахад таатай орчин байх юм байна. Тэр маань одоо 2040 маань үндсэн одоо үзэл баримтлал байгаа тийм. За амьдрахад таатай орчин яаж бүрдэх юм бэ гэхээр алхахад таатай орчин хот бүрдэх юм бол бид амьдрахад таатай орчин бүрдсэн гэдэг энэ хотыг бол дүгнэж чадах юм аа гэж ингэж төлөвлөлтөндөө оруулж байна. Гэх мэт одоо 20 минутын хот дээр бол нэлээдгүй шалгалттай одоо тийм концепт талын юм бол төлөвлөлтүүдийг 2040-д оруулж байна. Мөн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд гэх юм бол бид 14 хот за дэд төвүүд сая ярьж байна. Дэд 2042 нэгж хороолтой болж хөгжиж байгаа учраас за үүн дээрээ бид тэгвэл яаж энэ 20 минутын хотын функц хот нөгөө нэг бид нар нийгмийн үйл ажиллагааг ингээл 20 минут давнаа гэж яриад байгаа шүү дээ. 14 хот болгонд одоо амьдарч байгаа иргэд маань яг тэр хоттоо л өөрийнхөө энэ өдөр тутмынхаа энэ нийгмийн үйл ажиллагааг одоо үйлчлэхийг бүтэмжтэй байдлаар авах талаас нь төлөвлөлтийг бол хийж байгаа гэсэн. Тэгэхээр цэцэрлэг сургууль маань 14 хот болгонд заашгүй байх хэрэгтэй. Бүтэмжтэй байдлыг яаж хангах одоо бүтэмжгүй байгаа нөхцөл байдал байгааг бол бид сайн мэдж байгаа хэрэгтэй. Тэгэхээр тэрийг яаж 14 хоттой ингэж ерөнхийдөө тарааж одоо байгаа нэг төв хотыг олон төв хот руу чиглүүлэх вэ гэдэг талаас нь төлөвлөлтийн бас арга хэмжээнд аваа ажиллаж байна.